Дараах дурддах өгүүлбэрүүдийг Facebook-ийн бидэнд тохиолдсон аимшигт явдлууд хэмээх группээс ямар нэгэн нутаг орон уул усны мөн хүний нэр дурддаггүй учраас иш татан уншлаа. Мөн эмзэг мэдрэмтгий болон энэ төрлийн зүйлд итгэдэггүй хүмүүс сонсохгүй байхыг анхаарна. 1. Бичгүй яах уу гэж бодож бичлээ. Итгэх хэсэг чинь таны хэл дор. Гэхдээ ямар ч давс сажиргүй үнэн зөвөөр бичсэн болно. Манайх хөдөөний алилдаа манай нутагч их сайхан хаяахан ирдэг хамаатны ах дүүс маань 100 ирчид хонохдоо сайхан нутаг шүү хэмээн магтан хардаг. За гол сэдв рүү орцгоё. Манайх уршны жилээс эхлээд амралтын газар ажиллуулж эхэлсэн. Хүн хөл тасрахгүй ирсэн хүмүүс ч сайхан цаанаа нэг дулаахан хүмүүс байсан. Зарим нэг айлуудыг эс тооцвол. Энэ 100 наадмын үеэр доволцлоо. Нөгөө хідэн гэрийнхэн захиалга дүүрчээд дахиж айлуудаас гэр гуйж авч өөрсдөө додомдож байрсаар нэг юм овоо хідэн айлын захиалга авчихлаа. Эхнээс нь жуулчтай хүлээж авлаа. Би ч гэрийнхээ хил амтай хүмүүстэй учир зүгээ ололцож явдаг нэг тийм хэрсүү хүүхэд байдаг да. Тэр нь би. Би тэр үед 13 настай байсан юм. Нэг айл маань ирлээ. Ихэнх нь том хүмүүс. Хүүхэд гээд байх хүн байсангүй. Бүгд 18-аас дээш настай. Ээж бид хоёр хүлээж аваад байрлах гэрт нь орууллаа. Манайх бүх жуулчдаа чин сэтгэлээсээ ханддаг. Нэг ч айлтай тэгж ялгуурлаж байгаагүй. Байгчгүй. Дэдний дунд 2 залуу гэр бүл байсан. Үлдсэн нь зүгээр хамт дагаж ирсэн найзууд нь. Тэд ирсэн даруйдаал өдрийн цагаар өрхөө бүтээгээд чанга дуу тавиад гэр гадаагүй ууцгаагаад тамхи вейп татаад шаагилдаад эхэлвэ. Босод жуулчдын маань хүүхдүүд нь уйлаад томчууд нь дургуйцээд тавгүйтэд байгаа нь илт мэдэгдээд зарим нь бүр над дээр гүйжирээд ахын дөө энэ хэдийг чимээг айд босод хүмүүсийн тав тухыг алдагдуулаад байна гэд хэлээд өгөөч гэлээ. Би ч тараг сүү бариад очлоо. Гэрэн дээрээ заавал тараг сүү өгөх ёстой байдаг юм л да. Тэгээд ах ихч нараа та нар жоохон хөгжмөс суллаад орилж хашгирахгүй байж болох уу? Босод жуулчдад маань тухгүй байна гэлээ. Дэгсэн нэг шил виски гаргаж ирснэ. Мэ энийг авч яваад тэр гомдол гаргаад байгаа ахтаа авчиад өг. Өөрөө насаараа зүтгээд жууж чадахгүй юм болохоор худлаа жаахан хатуу юмны бараа харахаараа хуцаж байгаа. Ингээд зүтгүүлв. Би ч надыг чинь авч чадахгүй. Зүгээр жаахан чимээгүй байцгаагаад өг. Бусдад битгий саадвал. Мэ энэ таргс үг аав. Ингээд чирэн дээр нь шидэх айтай тавьж ширв татчаад гараад явлаа. Дэгсэн араас ямар овоо му бацаан бэ? Ингээд нэг их чинь хилээд байх шиг байсан. Орой боллоо. Харанхуй шүнж боллоо. Болох шин жалга. Аав ихэд уурлан очоод хідэн үг хэлтэл нэг юм дуртай дургүй болцгоо. Тэр үед баг шөнийн 2 өнгөрч байсан баха. Ашгүй нэгэн болцгоосонд бид тугтаа гихч нь унтав. Дэгсэн дуг хийгээд зэрсэн гадаа аавын дуу хадаад байна. Би ч эмээгэндээ хондог болохоор өглөө ааваас яасныг нь асууя гэд эргээд унтав. Өглөөс ирсэн чинь жуулчд гэрийн гадаа ирчихсэн. Эднэр ёстой соёлгүй бүдүүлэг хүмүүс юм а. Шүнжин унтуулсангүй шүү. Ингээд л ээж эмээ хоёртоо ярилцаа зогсож байсан. Дараа нь ээжээс шүн аав яагаад уурлаад гадаа зогсоод байсныг асуувал ээж шүн сайхан унтаж байтал гэр тойрч нэг юм гүйгээд тэгснэ учир зүггүй энийг чөхрөөд хаяа хатавч сөхөж үзээд гэр дээр гараад тоон дээгүр толгоогоо нааш цааш болтолцуулаад байхаар нь аав ч нуурлаад яагаад байгаа мó пистави гэтэл ашгүй гэр дээрээс буучлаа. Тэгснэ 2 нүдээ бүлтэлцүүлээд хатавчны завсраар хараа зогсоод байсан. Аавч 2 хараад зүрхэн зогсох шахын үсттэй. Харанхуй шөнөөр танихгүй хүн айлын хаяа хатавч цөхөөд яваад байхаар аавч гараад заамдаж аваад үгснээ хийгээд яваад байгаа галзуу новшвэ гэсэн чинь урдаас нь зэвүүн инээгээд гартаа зуухны үнс барьчихсан зогсоод байсан гэсэн. Өдөр нөгөө хэд ч новоо чимээгүй болчихлоо. Шүнжин найрлсан хүмүүс унтаж байгаа биз гэх мэтийн бодоод л өнгөрөв. Орой боллоо. Таг чимээгүй. Ээж ч нөгөө дулчин согтуудаа нэг нухчихаагүй байгаа. Чи нэг очиод хараатах. Ингээд явууллаа. Очоод хаалгыг нь татсан, бүгд оройд суучихсан баахан лаасаагаад өрхөө бүтээчихсэн. Шалан дээр нэг 5 гошуу шиг юм зорчихсан. Амандаа нэг майн мэгзэм шиг юм бувтнаад суугаад л байсан. Нэг тийм шашны гаж урсгалтай хүмүүс шиг.
Харанхуй боллоо. Нөгөө дул чинь бүгд нэг лаа барьцгаагаад гарч ирснэ. Тойрч завлаад хутгаараараа зүсцгээгээд цусыг нь сүүнд тусаагаад тэр сүвгээ нэг боодолтой юм гаргаж ирж дундаа тавиад тэрэн дээрээ тусаагаад байгаа харагдсан. Дэгснээ гарнаас нь урсаж байгаа цусаа долоогоод ахиад ламанда шивнээд эхэлсэн. Өглөө босоод харсан хамаг юмаа авцгаагаад явчихж. Гэр гэж нохоон хороо болгочихсон шалан дээр баахан лааны тос, давас, цус. Орон дээр хідэн төгрөг үлдээчихсэн байсан. Хамгийн хачирхалтай нь хар ямааны нүдийг ухаж аваад сүү цустад тусаагаад зуухан дотор хийчихсэн байжээ. Зургийг нь дарыг гисэн ээж яах ингээд даруулаагүй. Дан ганцын гаж шашны урсгал гэлтгүй хөдөө гадаа хаанч явсан бие зөв авч явах нь том соёл шүү гэж хэлье. Бас хитрхи урт болчихлоо. Уучлаарай. 2. Орой мэндэ нөхөр бид хоёр байраа томруулах гээд өөрсдийн байраа зараад шинэ байр ашиглалтанд орох хүртэл байр түрээслэх боллоо. Дөлгөөнөөрт 2-3 жилийн өмнө ашиглалтанд орсон гайгүй цэвэрхэн байр байна. Өмнө нь түрээсэлж байгаа айл нь гарахаар болсон гэхээр нь шууд үзээд гэрээгээ хийгээд орсон. Эхэндээ нэг л тухгүй дасаж өгөхгүй шүн уу ихсэрдэг сүнсэнд даруулна гэдэг юм нь 2 чудаа боллоо. Нөхөр тэлхээр олигтой унтахгүй болохоор нойрноос болж байгаа ингээд тоодоггүй. Нэг орой том хүүгээ унтуулах гээд хэвтэж байсан манай хүү ээжээ тэнд мама байгаа. Намайг унтахаар сэрээдэг. Би гэд айдаг. Гэд үйл хөдлөлөөрөө давхар үзүүллээ. Нөхөр хажууд сонсцохоод хүүгээс ахиад хаан мама байна гэхээр ширээний доошо заагаад байсан. Нөхөр хүүхэд худлаа ярддаг үе нь эхэлж байна л гэсэн. Хэд хоногийн дараа 2 хүүг орондонд оруулчаад шүршүүрт орж байсан. Хажууд хүүхэд инээхээр нь том хүүгээ ороод ирсэн байна гэж бодоод гараарэ гэж орилсон чинь ахиад нилээн тод инээхээр нь хөшгөө нэгээд харсан юуч байгаагүй. Пад хийгээд явсан. Тэр оройноо бас л хардарсан. Дараа нь хүүхэд харуулах гээд дүүгээ дуудаж хонуулсан чинь маргааш нь "Ане, танах ямар эвгүй бэ? Шүн унтаж байсан чинь орны дор хүн суугаад байгаа юм шиг болохоор нь уцаа оролдоод хөвтөж байсан. Хаалгач нь өөрөө зөөлхөн онгоогоод харахад юу ч байхгүй. Унтаж чадсангүй." Гэхээр нь шууд л ээж рүү залгсан. Ээж лам авчиж ном уншуулъя. Жаахан хүүхдүүдтэй байж хамаагүй болохгүй. Гэд лам авчирч лүүжин тавиад орой болгон булан тохойроогаа цацаарай гэд аршаан өглөө. Дэрнээс хойш гайгүй л байна. Игчэд энэ тухайга хэлсэн чинь шинэ байр байх нь хамаагүй. Өмнөх айлч нь архитар суудаг янз бүрийн хүмүүс байдаг байсан бол юмхан байсан байж магадгүй гэсэн. Ер нь сануулхад байр түрээсэлж орохдоо сайхан ариулаад ном энтер уншуулсан байхад гэмгүй юм байна л шүү. Хуучин айлын чинь инээрэг энтер шингэсэн л байдаг юм шиг байна. 3. За сайн байцгаана уу. Бодож өөрт тохиолдсон явдлаа ярихаар шийдлээ. Манах гэдэг айл анх Эрдэнэт хотод нүүж ирж байсан үе. Тухайн үед би дөнгөж 1-р ангид орох гэж байсан л та. Одоогоос 15 жилийн өмнө. Анх нүүж ирээд шууд газар хайж тухайн үедээ мөнгө муутай айл хямдхан гэснийг хайж шүүж гарлаа. Тэгтэл нэг зар дээр овоо гайгүй үнэтэй дажгүй юм харагдахаар нь шууд л очиж үзээд тэр өдөртөө авалцаж тохиролцоод нүгээд орчихов. Би ч хүүхэдийн болохоор аль болох ойрхон тоглоомын газар хамт тоглох хүүхэд хайж яваад гудамд нэг сайхан найз олж аваад тоглож байтал нөгөөх маань танах хаан байдаг юм л гин. Манайх энэ гудмын хамгийн дээрх хашаанд өнөөдөр нүүж ирсэн гэсэн над руу нэлээд харж байснаа. Би харьлаа гэд яваад өгдөг юм байна. Би ч нэг юм бодсонгүй. Заал гэлээ. Дөнгөж хашааны хаалгаар орж иртэл аав ээж гэрээ барьж дуусгасан бололтой яндангаас утаагарч байна. Оройн хоолны үед аав энэ манай хөрш нэлийн чимээгүй хүн бололтой. Өдөр хан туурга зөөж байтал хөршийн залхуу мод хагалж байхаар нь танилцж авах санаатай сайн байна уу гэд чанга хэлэхэд намайг харчгаад модоо тэврээд орохдоо 2-3 нэлэмснэ хаалгаа маш чанга хааж байна лээ. Тэгтэл ээж харин тийм ээ. Эхнэр нь бололтой нэг бүсгүй над руу муухай харж цаашаа яваад өгч байна лээ. Нилээн хачин айл юм да янз нь. За. Идэд дууссан бол амарцгаая гэж ээж хэлв. Бид ч амархаар болж аав тэр орой хүүхэд байхдаа тохиолдож байсан хөвгөлтэй хүүхдээ явдлаасаа ярьж бөөн л инээж унтсан. Орой би нэг л сонин хамаг хөс сувж би дараадж байх шиг арнуруу хүйт дааж хамгийн амир нь зүүдэндээ өмнө нь хизээж харж байгаагүй ах, өмнө нь огт үзэж байгаагүй ихч
Тэр хоёр нэлээд их муудалцаж тэр ихч хүүхэдтэй бололтой манцуутай юм тэрвэрчгсэн хоорондоо хэрэлдээд байх юм. Тэр ах сүүлдээ тэр ихчийг маш чангаар зохиод зодоод эхэлсэн. Би болиоч гэд муухай дуугаар орилоод сэрчв. Гэрийн тооноор нарны гэрэл тусч аль хэдийн өглөө болчихсон аав ээж над руу гайхсан харцаар "Яавчи хар дараа юу золигч нь хүнчж жогоод ягаад хамаг би чинь хөлөрчгөв ханаа түрчгээв." Ингээд нь би үгүй гэд хувцас өмсөд хашааны хаалгаар гүйгээд гарлаа. Яхав дэ өчигдрийн танилцсан найзтайгаа тоглох гээд гэрлүүн гүйж байхгүй юу. Намайг өчтөл ээж нь бололтой нэг хүн гадаа хувцас угааж байсан. Манай нөгөө найз ч хажууд нь зогсож байсан. Би чанга дуугаар "Андаа тоглох уу?" гэтэл ээж нь над руу гарт таарлцсан юмаа шидэж "Зайлмуу бузар навш манайхаар дахиж бүү үзэгт" гэдэл над руу орилоод юм хум авч шидээд хөөгөөд байх юм. Манай нөгөө найз ээжээ болилдоо гэтэл "Битгий хуц. Чи энэ хүүхэдтэй тоглож үхэхийг хүсээ юу? Олон юм ярилгүй цаашаа ор" гэж байна. Хүүхэд байсан болоод ч тэр уйлал гэрлүүгээ гүйсэн. Тэр өдрөө хашаандаа тоглож ээж юм хумаа зэгцэлж би жоохон туслаж тэр өдрийг барав. Ааваараа машинтайгаа ирж хашааны цаанаас сигналдаж би үүргээ гүйцэтгэн хашааны хаалга онгойлголоо. Гэрт орж ирээд "Ашгүй ажил боллоо. Маргааш энэ хойно барилга дээр 7 хоног ажиллана. Та хоёр минь аргалаад байж байна биз?" гэхэд ээж гэлээ. "Бид хоёр аргалаад сууж чадна уу? Миний хань ядрав" гэдэл би тэр хоёрын нялуурхлыг харж суугаад орой болголоо. Орой дахиад л өнөөх зүүд. Гэхдээ тэр үед зүүдэндээ би болиоч гэж хэлэхэд ч сэрсэнгүй. Тэр ах ихч сонссон бололтой над руу огцом эргэж харахад зүрх золтой л зогсчихсонгүй. Тэр ахын нүд улаанаараа эргэлдэж нүүр нь маш их цуснд будагдсан янзтай. Нэг гарынх нь 2 хуруу байхгүй. Үнэхээр амар. Тэр ихчийн царай хухаа цайжсан нүднээс нь нулимс биш цус урсаж байсан муухай орилоод л би сэрчихсэн. 4. Сайн байцгаана уу? Сүнс чөтгөр биш ч гэсэн өөрт тохиолдсон эвгүй зүйлээ сэрэмжлүүлэх болгох үднэс бичлээ. 4-5 жилийн өмнө л байх. Байр түрээслэх хэрэгтэй болоод түрээсийн байр хайхад надад бол их үнэтэй тусаж байсан. Хажуу өрөө түрээслэн гих зар хараад хямд бас боломжийн байхаар нь очиж уулзахаар боллоо. Баруун дөрвөн замын Максмолтой залгаа байр байсан санагдж байна. Надад орцны код давх хэдэн давхраа хэлээд тоотоо хэлж өгч байсан. Лефтер буугаад харахад нэг ах хаалга онгойлгочихсон зогсож байсан. Надад гэр бүлтэйгээ байдаг, ашигладаггүй ганц өрөөг сурдаг охин түрээслүүлнэ гэж хэлж байсан. Би байр түрээслүүлэх хүмүүн үү гэдэл асуулаа. Мөн ороод ир гэхээр нь орлоо. Ороход нэг л эвгүй. Тэр ахаас өөр хүн байхгүй. Олон өдөр хоол хийж идээгүй бололтой дан бэлэн хоолны савнууд ширээ газраар нь хөглөрч байсан. Би хараад нэг том байр биш байхад алийг нь надад түрээслүүлэх гэж байсан юм бол гэж бодоод тэр ах руу харахад их эвгүй инээгээд "Чи яах юм? Түрээслэх юм уу? Хөөхөө охин байна." Гэхээр нь яах гэж намайг дуудсныг нь мэдээд гарч зүхтаах гэж байхад шууд араас тэврээд том өрөөндөө байдаг матрас руугаа шидчихсэн. Би бүр маш их айсан. Орилох гэхээр гараараа ам таглаж хаад орилбол чи эндээс гарахгүй шүү гэд байсан. Би арга ивийг нь олоод эвтэйхэн гарьяа л гэж бодсон. Тэр үед маш их зоригч гэх юм уу генетл надаас гараад хоошоо харчихсан подолко тайлах гэж зогсож байхаар нь босонгуудаа хойноос нь эмзэг эрэхтэн лөө нөшгөлчихсөн. Тэгээд л шууд гараад шатаар уруудаад гүйлээ. Тэр айл хамгийн дээд давхурт байсан. Араас орилоод "Чамайг алнаа" яа гэх мэтээр харааж орилж байгаа нь сонсогдоод бушуухан хүн бараад игээд гүйгээд шат руу гүйгээд л байсан. Гарч ирээд автобусны буудлын руу гүйгээд олон хүний бараа хараад шууд л уйлчихсан. Мэдхгүй зүгээр л нулимс урсаад л байсан. Тэр ах намхан бүдүүн хөгшин ах байсан. Гэрийнхэндээ хэлж чадаагүй, найзуудтай ч бас хэлж чадаагүй. Хэлэх гэхээр яг тэр үеийн амар мэдрэмж мэдрэгдээд хэнд ч хийлэлгүй жийл болвоо. Нэг өдөр Facebook ухаад байж байтал Максмолд байдаг нэг гаж донтон жилүү тийм нэртэй мэдээ олж харлаа. Нэг их ярилцлага өгч байсан. Байр түрээслэх гээд очиход нэг өвгөн хаалга тайлаад ороод харсан 4-5 өөр чимдаан байсан. Бодвол тэнд орсон охид айсандаа чимдаамаа үлдээгээд өөрсдөө зүхтаж гарсан байх гэх мэт ярилцлага өгч байсан. Миний санаж байгаа нь л энэ.
Цагдаагийн байгууллага шалгахаар болжээ гэд төгсгөхт нь ямар их баярлсан гэж тэнд хідэн эмэгтэй хідэн охтууд яаж хохирсныг нь мэдэхгүй ч тэр муухай үеийн мэдрэмж одоо ч арилаагүй байгаа байх та. Ямарваа нэгэн зүйлд илүү нэгтэлж байж очих, ямарваа нэгэн газар ганцаараа тэр тусмаа танихгүй ялд ганцаараа явж уулзах их эрсдэлтэй аимшигтай байдгийн байна лээ шүү. Инээс нь царайны цаана юу ч байгаа юм билээ. Энэ хүрээд өнөөдрийнхөө өгүүлгийг дуусгая. Мөн залуу зохиолч Б үндэс суурийн маань зохиолууд манай channel дээр ороход бэлэн болсон байгаа шүү. Баярлалаа. Баяр та.